шинжлэх ухаанч монголчууд. Хүнсний эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн САМО институт. Даяаршлын нэрэн үед хүн амыг баталгаатай хүнсээр хангах нь чухал асуудлуудын нэг болоод байна. Ингэхдээ Монгол улсын хүнсний аж үйлдвэрийн салбарт тулгамдсан асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэх, эрдэм шинжилгээний ажлын өгөөжийг зах зээлийн шаардлагатай уялдуулан дээшлүүлэхэд хүнсний эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн САМО институт ихээхэн үүрэг гүйцэтгэж байна. Хуучин төвлөрсөн төлөвлөгөөс эдийн засгийн үед ерөөс амьдралын шаардлагаар байгуулагдсан юм. 60-аад оноос үргэлж 70-аад он гэхэд одоо хүнсний үйлдвэр олноор баригдсан, олон үйлдвэр байгуулсан. Технологи бүтээгдэхүүний жор боловсрол нэвтрүүлэх шаардлага гарсан. Энийг одоо тухайн үеийн үйлдвэрүүд өөрийн хүчээр хийх тийм боломж байгаагүй. Энэ ажлыг хийхийн тулд одоо 1970 онд хүнсний үйлдвэрийн туршилт шинжилгээний төв нэртэйгээр байгуулагдаж бүх салбарын махс, урьдчилан бүтээгдэхүүн бүх салбарын одоо жор технологи боловсруулдаг секторуудад ийм төв байгуулагдсан. Энэ ингэснээр манай хүнсний үйлдвэрийн салбарын анхны эрдэм шинжилгээний анхны байгууллагын суур тавигдсан. Үүнээс хойш бол янз бүрийн бүтэц нэртэйгээр ажиллаж ирсэн. Сүүлдээ бол Хөнгөн хүнсний үйлдвэрийн эрдэм шинжилгээ зураг төслийн институт, хүнсний үйлдвэрийн эрдэм шинжилгээ зураг төслийн институт нэртэйгээр ажиллаж технологийн судалгаанаас гадна одоо шинэ үйлдвэрүүдийн олон үйлдвэрийн зураг төсөл хийж байсан юм а. 2007 онд Тай аж группийн бүрэлдэхүүнд орж хувийн хвшлэр энэ хэлбэрээр ажиллах болсон. Одоо хүнсний эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн САМО институт нэртэйгээр 2008 оноос ингээд төвлөрж ажиллаж байна. Хүнсний эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн САМО институт нь 1971 онд байгуулагдсан хөгжлийн 45 жилийн түүхтэй. Технологи туршилтын бааз, мах боловсруулах 3 үйлдвэртэй, үндэсний хэмжээнд 8 удаа итгэмжлэгдсэн хүнсний шинжилгээний нэгдсэн лабораторитай. Манай лаборатори маань бол нийт 5 лабораториос бүрддэг. Химийн лаборатори, микробиологийн лаборатори, үр тарианы лаборатори, багажит анализын лаборатори, мэдрэхүүн үнэлгээний лаборатори гэсэн 5 лабораториос бүрддэг. За химийн лаборатори маань болвол эсгэлтийн төрлийн бүтээгдэхүүнээс бусад бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнд 35 үзүүлэлтээр мөн хүнсний бүтээгдэхүүнд одоо илчлэг чанарын шинжилгээг болвол хийдэг байгаа. Микробиологийн лаборатори маань болвол нийт 15 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнд 20 нэр төрлийн үзүүлэлтээр хүнсний эрүүл ахуй аюулгүй үзүүлэлтийг болвол тодорхойлдог байгаа. Үр тарианы лаборатори маань бүх төрлийн одоо хүнсний буудай үр тарианд 20 үзүүлэлтээр болвол шинжилгээ хийдэг байгаа. За сүүлийн үед бид нэр өмнө нь одоо тодорхойлж чаддаггүй байсан наривчсан үзүүлэлтүүдийг бол лабораторийнхоо арт төхөөрөмжийн хүчээр бол тодорхойлдог болсон. Жишээлх нь бол бидний өмнө одоо хүнсний янз төрлийн бүтээгдэхүүн дээр одоо тос их зөвхөн тосны агуулмжийг тодорхойлдог байсан бол одоо хүнсний бүтээгдэхүүнд агуулж байгаа тосны хүчтийн бүрдлийг тодорхойлдог байсан. 37 нэр төрлийн тосны хүчил. Тэгээ тосны хүчтийн бүрдэл тодорхойлох явцдаа тэрэн дотор омега 3, омега 6, хүний биед эерэг одоо тосны хүчил, хансан тослол нь хэд, ханаагүй тослол нь хэд байна. Одоо транс гэж сүүлийн үед яригадаад байгаа. Үл мэдэх тосны агуулмж нь хэд байна вэ гэдгийг хүртэл одоо тодорхойлж байна. Манай энэ лаборатори бол хүнсний эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн САМО институтын хүнсний микробиологийн лаборатори. Бид энэ лабораторид бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнд эрүүл ахуй аюулгүй байдлын үзүүлэлт тодорхойлдог. Монгол улсын хүнсний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар аж ахуй нэгж байгууллагууд
үйлдвэрлэж байгаа хүнсний бүтээгдэхүүнийхээ чанар, аюулгүй байдалд өөрсдөө хяналт тавина гэсний дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид маань манай лабораторид хандаж хүнснийхээ аюулгүй байдлын шинжилгээг улирал тутамд хийлэгдэг. Шинжилгээнд дээр манайх бас одоо ямар үйлчлэгийг илүү их төлхөө үзүүлдэг вэ гэхлээр ерөнхийдөө хяналт тавихаас гадна зөвлөгөөнүүдийг маш их өгдөг. Одоо хүмүүс шинээр бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ одоо чанар нь ямар байх вэ? Эрүүл ахуйн үзүүлэлтийн хувьд ямар байхаа тухайн үйлдвэр маань эрүүл ахуйг хангаж ажиллахын тулд яг ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ гэх мэтчлэн зөвлөгөөнүүдийг маш их ярьж авдаг. Энэ лабораторид одоо өнөөдөр хүнсний бүтээгдэхүүний мэдрэхэн үнэлгээ өгдөг гэж байна тийм ээ. Тэгэхээр энэ лабораторийнхоо хоёулаа үйл ажиллагааны талаар танилцуулаа явчих. Хичнээн одоо эрдэмтэд энд ажиллаж байна тийм ээ. За манай институтын хүнсний бүтээгдэхүүний чанарт мэдрэхэн аргаар үнэлгээ өгдөг энэ лаборатори бол олон улсын стандартын одоо яг гормын дагуу анх 2009 онд байгуулагдсан. За тэрнээс хойш бол бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнд мэдрэхэн аргаар үнэлгээ өгч байгаа. Тэгээ мэдрэхэн аргаар үнэлгээ өгнө гэдэг нь юу хэлж байгаа юм бэ гэхээр тухайн хүнсний бүтээгдэхүүний амтын, үнэрийн, өнгийн одоо яг мэдрэхүүгээрээ үнэлнэ гэсэн үг. За лабораторийн хүрээнд бол 4 одоо үнэлгээний баг байдаг. Тэр баг нь ямар хүмүүс байдаг вэ гэхээр зөвхөн манай институтын ажилтнууд төдийгүй гадны байгууллагын амтлах, үнэрлэх, өнгө таних тэр мэдрэх чанар өндөртэй тийм хүмүүсийг тусгай арга зүйн дагуу сонгож авсан юм хүмүүс байдаг. Тэгээд гаднаас одоо бүтээгдэхүүнээс үйлдвэр байгууллагуудаас одоо унтгаа хийж өгөөч гэж хүсэл тавьсны дагуу дээж ирэнгүүт нь нөгөө шинжээчтэй дуудаад тэгээд үнэлгээ өгүүлдэг. Өнөөдөр манай энэ лабораторид бол энэ эко эрдэнэ гэдэг байгалийн цэвэр жимсээр янз бүрийн жуус чанар үйлдвэрлэдэг энэ компани Чача гэж засварганаар хийсэн бүтээгдэхүүн одоо мэдрэхэн үнэлгээнд орж байна. Хоолбол одоо энэ бидний харж байгаа бол төрөл бүрийн ундаа шүүсний мэдрэхэн үзүүлэлт гэдэг ийм хүснэгт байт юм тийм ээ. Энэ дээр бол амт, үнэр одоо хийжэлт, өнгө зэрэг одоо байдал бит байдал гэдэг. Өөрөөр хэлбэл тухайн энэ үнэлгээнд орж байгаа бүтээгдэхүүний үндэсний стандарт дээр нь чанарын ямар үзүүлэлтүүд мэдрэхэн аргаар тодорхойлох вэ гэдэг заагдсан байна. За манай байгууллагын хувьд бол сүүлийн одоо 2010 оноос хойш ихэнхдээ махны чиглэлээр эзэмшилтэй судалгааны ажлууд хийж байгаа. Анх бол бэлчээрийн Монгол ямааны махны таваарлаг шинж чанар боловсруулах технологи гэдэг ижүүрэн одоо том шинжилгээ ухааны технологийн төсөл хийсэн. Тэгээ энэ төслийн хүрээнд бол ерөөсөө Монгол орны хэмжээнд 3 бүсээсээ ямааны махны одоо ямаан сүргээсээ дээж аваад ямаан сүргээс нь тэр сүрэг дотроос насаар нь одоо шүтлэн хязаалан нас гүйтсэн. Тэгээд ямааны махан дээрээ хавар одоо ямааны мах ямар байх нь намар тарх хүчин гүйцсэн хойноо ямар байх нь гэх мэтлэн тэр нарийн бүх цаг үетэй харьцуулж тий хамааралт хүчин зүйлүүдтэй одоо нөхцөл дүүлж ингэж судлах оролдого хийсэн. За ингээд үзэхээр эцсийн дүндээ ер нь бол ямааны мах химийн ерөнхий найрлагын хувьд, уургийн одоо амин хүчлийн бүрдлийн хувьд, уурлагын агуулмжийн хувьд хоньны махтай бол адилхан нэг зөрөө бол байхгүй. За тасны хувьд өвөл мэдэг царцамхаа гэхдээ тасны хүчлийн бүрдлийн ингээд ерөнхийд нь судлаад үзэхээр ер нь бэлчээрийн Монгол малын махны тасны хүчлийн бүрдэл дотор ханаагүй тасны хүчлийн агуулмж харьцангуй өндөр. Өөрөөр хэлбэл бид эерэг нөлөөлөл бүхий тасны хүчлийн бүрдэл нь өндөр байх жишээтэй. 2010 оноос эхэлсэн ямааны махны төсөл дээр бол улирлаар, насаар, төрлөөр нь булчин эдийн төрлөөр нь бол тасны хүчлийн бүрдлийг хийн хроматографийн аргаар судалж эхэлсэн байгаа. Тэгээд энэ судалгааны үр дүнгээс товчхон ярих юм бол одоо энэ судалгааны хүрээнд ямааны маханд бол одоо маханд голон илэрдэг хүчлүүд бол илэрсэн. Дээрээс нь бол 16 нэрийн хүчлүүд
бас тодорхой хэмжээгээр бага хэмжээтэйгээр илэрсэн. Голлон илэрсэн хүчлүүдээс дурдах юм бол старын хүчил, пальмитийн хүчил, оллины хүчлүүд бол 75-аас 80 орчим хувийг одоо бүрдүүлж байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон омега 6 3 хүчлийн харьцааг бол одоо 4-өөр тогтоосон байдаг. Ямааны маханд, хар маханд нь бол энийг тооцоолоод үзэхэд бол 2.6-аас 3.5-ын хооронд тогтоосон хэмжээнээс бага байна гэж үзэж байгаа. Судалгааны дөнгөөс үзэх юм бол ерөнхийдөө бол махыг бол булчингийн төрлөөр нь бүс нутгаар нь тэгээ насаар нь бол харьцуулан судалсан. Булчингийн төрлөөр нь харьцуулан судлахад бол ямааны махны гуйны булчинд нь бол калий агуулмж, хааны булчинд нь бол калий агуулмж бол их агууламжтай байсан. Бүсээр нь харьцуулаад үзэхэд бол говийн бүсийн малын махан бол кальц болон магний агууламж бол их хэмжээтэй илэрж байгаа. Энэ нь бол тухайн бүс нутгийн газар зүй, хөрс, усны одоо онцлогтой холбоотой гэж ерөнхийдөө үзэж байгаа. За мөн одоо бичээрийн малын махны дотор махны судалгааг бол бас бид нэр шинэ тухайн технологийн төсний хүрээнд хийсэн. За нэг мал дээр аваад үзэхээр бүс нутгаар бас өөр. Жишээлбэл бол говийн одоо ямаан дээр аваад үзэхээр зарим нэг элементүүдийн агуулмж нь илүү байх жишээтэй. За дотор махан дээр аваад үзэхээр жишээлбэл бол дотор махан дотроос одоо монголчин сөүлүүд жишээлбэл кальцийн дотор их орж ийн гэж юм те. Гэтэл дотор махан дотроос одоо гүзээ байна. Сархинэг байна. Цоохор сархинэг гэж ярьдаг. Салбант сархинэг байна. Ямар ч малын энэ одоо тэр салбант одоо саслаг дотор мах гэж ярьдаг тийм. Энэ таслаг дотор маханд нь кальцийн агуулмж хамгийн өндөр. Кальц дутагдаад байгаа хүүхдүүд болон одоо хүмүүс бол яг энэ сархинэг болон одоо гүзээг бол идэх нь зохимжтой. Тийм. Дотор махандад ялангуяа тосны хүчлийн бүрдэл тодорхойлсон дүнгээс үзэхэд бол ялангуяа малын илгэнд омега 3 хүчлийн одоо хэмжээ бол загсны махтай дүүхүйц хэмжээний өндөр агууламжтай байгаа нь бол одоо дотор маханд агуулгаж байгаа хүнс тэжээлийн ач холбогдол нь өндөр байгаа нь илэрсэн. Илэг гэхэд бол цайрын агууламж бол харьцангуй өндөртэй байгаа. Дэлгүүнд бол төмөр агууламжтай. Тэгээд уушгинд бас төмрийн агууламж бол бас харьцангуй өндөр илэрж байгаа. Энэ нь болохоор одоо тухайн эргэтэн системийг бид гүйцэтгэж байгаа үүрэгтэй холбоотой гэж үзэж байгаа. За тэгээд бөөрөнд болохоор бас кальцийн агууламж бол их илэрсэн. Энэ нь болохоор бас л нөгөө бөөр маань бие организмын шүүх тийм үүрэгтэй учраас бол бөөрөнд кальц их илэрсэн байх магадaltaй гэж бол үзэж байгаа. Дотор мах боловсруулах чиглэлээр хэрэгжүүлсэн шинэ тухайн технологийн төслийн хүрээнд малын дотор махыг хатааж боловсруулах чиглэлээр хэд хэдэн одоо бүтээгдэхүүн гаргасан байна. Тэрний нэг энэ буюу одоо эрдэсник гэж энэ бэлтгэл байгаа. Энийг бол шинэ тухайн технологийн их сургуулийн хүнс биотехнологийн сургуулийн эрдэмтэн профессор докторууд хийсэн юм бүтээл. Энэ бүтээлийг бид нэр одоо яг инновац болгож үйлдвэрлэл нэвтрүүлэх ажлыг бол хийсэн. Энэ үхрийн дэлгүүгээр хийсэн одоо төмөрийн агуулмж өндөртэй ийм бэлтгэл. Энийг юунд зориулж хийж юм гэхээр төмөр дотлын цус багталтай. Ер нь бол цус багталтай хүмүүс цусны нөхөн төлөлттэй нь одоо идэвхжүүлэх төр төмөр дотлоос нь гарах зорилгоор одоо хэрэглэх зорилттой ийм бэлтгэл. Яаж ашиглах вэ? Энд оруулсан нэг жижиг 5 граммаар нь одоо нэг удаад хэрэглэхээр боловсролт хийчихсэн. Мундаг юм бүтээгдэхүүн байгаа. Шууд энийг аваад бүлээн усанд хийх юм уу эсвэл та хоол хийж байгаа бол хоолндоо холиод ижүүлнэ, шүл хийж байгаа шүлэндээ хийгээд уучна. Энийг одоо үзэгчид маань мэдээж авахыг хүсвэл хаана хандах боломжтой вэ? За энийг бол манайх өөрөө энэ туршилтын институтын дэргэд туршилтын цэгтэй бага хэмжээгээр үйлдвэрлэдэг. Манайд хандаад хийгээд авах боломжтой. Энэ институт Оросын холбооны улс бүгд найрамдах хятад улс болон бусад орн хөлдөө болон халуун боловсруулалттай махан бүтээгдэхүүн экспортлдог юм. За үргэлжлүүлээд энэ халуун чанарын мах одоо манайх Орос руу бас гаргаж байгаа гэж байна. Энэ талаараа ойлоо яриад байна.
За энэний онцлог бол юу вэ гэхээр нэгдүгээр бэлчээрийн Монгол мал өхрийн мах. Хоёрдугаар бид нэр лаврын навч одоо тэрж давсгараас өөр амтлагч хийхгүйгээр яг цэвэр махаараа хийж. Монгол малын махыг одоо гадаад зах зээл экспорт гарах асуудлаар маш их хэрэгжиж байгаа. Гэтэл өнөөдөр ягаад экспорт гаргаж чадахгүй байна вэ? Гэхээр малын эрүүл мэнд тийм ээ, малын өвчин, мал эмнэлгийн хяналт тэрийгэ баталгаажуулах асуудал бол улс орнуудын одоо хилгаалын 20 цэрийн хяналтын тэр одоо шаардлагыг биелүүлж чадахгүй байна гэдэг үгнээсээ тэр бүр одоо бидний гадаж гаргаж чадахгүй байна. Жилд одоо хичнээн нэг Орос руу нийлүүлж байна. Энэ үйлдвэр маань ээлжиндээ 10,000 ширхгийг үйлдвэрлэх 3 ээлжээр ялах нь 30,000 лаз үйлдвэрлэх боломжтой. Хоногтой. Ээлжинд 10,000, хоногт бол 30,000 лаз үйлдвэрлэх чадaltaй. Тэгэхээр хэдийг гарах вэ гэдэг бол гэрээ тохирно гэсэн. Одоо бол малыг бид нэр улирлын чанартай малчтаас хүлээж авч байна. Ерөөсөө тарга хүч яасан намрын улирлалт нь аваад л одоо шинэ хүртэл нядлал тэгэл одоо хөлтөхөөл зарим татгалж шээ. Тэгвэл бид нэр малыг улирал харгалцахгүйгээр 7 сартаас эхлээд 18 сартаа тийм насны төлөг хурхыг аваад 45 2 сарын хугацаанд одоо идэвхтэй бортож тархлуулаад ч өсвөр настай амархан одоо тархлах боломжтой. Тэгээд тэрийг нядлаад тэгээд одоо арабын зах зээл гэдэг юм, ятад руу гэдэг юм, Улс руу гэдэг юм, Солонгос руу гэдэг юм. Хаана тий ямар одоо байдлаар авна гэх нь тэр одоо кандидат шаардлагад нийлүүлээд юм гарах боломж байна. Тэгвэл одоо бүтэн жилжингээ энэ асуудлыг процессыг эргэлтгүй явуулах асуудлыг зохицоорно. Зохицоорно гэдгийг би юу хэлж байгаа юм бэ гэхээр нэгдүгээр малчтаас авна тийм авсан малаа тэжих асуудал. Тэгэхээр хадлан цуурсан тэжээлийн үйлдвэртэй. Тэр малыгаа 45-аас 2 сарын хугацаанд нь одоо тэжээ мартахад зориулсан ич бүрэн одоо тийм тэжээлийн зохицолбортой. Тэнд орчин тэжээлээс нь гадна ус байна, эцэс байна. Тэгээд маллага, арчилгаа гэх түмэн асуудал биш тийм. Тэр асуудлыг бүгдийн зохицоор нь шийдсэн байхаар тэгээд мал эмнэлэг хараа 20 цээр хяналт юм яаж тэнд явуулах вэ гэдгийг. Тэгээд энэ тэрнээс гарч байгаа хэр олон малаас гарч байгаа одоо дайвар бүтээгдэхүүн шиг дотор махын цусын яаж боловсруулах вэ тийм үү жижиг цэгтэй тэмдэг аль ширийн яаж анхан шатны боловсруулалт хийх вэ одоо дотор махын яаж боловсруулах вэ тийм үү одоо нядлаад гаргалаа гэж үзэхэд ясын яаж боловсруулах вэ за шившийн яах вэ биомортой гэдэг ч юм биогасын үйлдвэр байгуулагч Жижигээр нь л ерөөс тийм ээ тэр чигт нь энэ зохицолбортой иж үрэн шийтгэж чиглэсэн судалгааны одоо үндсэн суур бааз хэлбэр ашиглах зорилттой ийм л юм байгуулахыг зорж одоо ингэж ажиллаж байна да.